Улсын тэргүүний дадал сумын аврах хөлөг шалгаруулах 2026 наадмын хурдан даагны уралдаан гарааныхаа төхөөрөмж рүү явж байна. Ингээд наадамчдаа эрхэм хүндэт жүжигчтэй. Хинти аймгийн дадал сумын за хурдан даагны уралдаанд нийт 13 дааг бүртгүүлэн явж байна. За энэ 13 дааганд Бэндэр сумын дааг байна, Баян овоо сумынх байна, Бэндрээс ирсэн байна, Баян овоогоос ирсэн байна, Агцаагаас ирсэн байна, Батнарвоос ирсэн байна, Баян адаргаас ирсэн байна. Ингээд за энэ өнөөдрийн ингээд дадал сумын аврах хөлөг шалгаруулах хурдан даагны уралдаанаар энэ 2026 оны аврах хөлөг шалгаруулах дадал сумын уралдаан Дэнзэн мөнгө агсны нэрэмжит уралдаан маань ингээд өндөрлж байна. За өнөөдрийн уралдааныг бид бүхэн та бүхний өнцөг болон суугаа дадал сумаас мөн дадал сумын нутаг орны хүмүүстэй үзүүлэх гэж бас зорин ажиллаа. Хинти аймгийн Өндөр хаан телевиз ирлээ. Мөн энэ уралдааны зохион байгуулах тал дээр засагт мөнх хуйг дарахтай засаг даргын хамгийн газар за мөн эрүүл мэндийн төвүүд за Дэнзэн мөнгө агсны үр хүүхдүүд ач зээнэр гэд маш олон хүний бүрэлдэхүүнтэй өнөөдрийн уралдааныг амжилттай сайхан зохион байгуулж байна. За энэ уралдааныг үзүүлэхэд бас бид бүхнийг ингээд сайхан хурдан унаа тэргээр ингэж бас мөр үзүүлж байгаа энэ мөнх агсны үр хүүхдүүдтэй бас нийт үзэгчдийнхээ өмнөөс та бүхнийхээ өмнөөс ингээд сум орон нутгийнхаа удирдлагууд болон зохион байгуулж байгаа ажлын хэсгэндээ гүн талархсан илэрхийлье. Хурдан даагны уралдааныг гүүр гараад барайныхаа төхөөрөмж рүү явж байна. Хурдан даагны уралдаан за энэ урд яваа нэг сайхан шарга тэр цаана явааны сайхан шарга дааг байна. Энэ шарга дааг 680 номертой энэ шарга дааг бол дөгшин төгсийн шарга дааг тэр цаана явж байна. За энэ наан яваа сайхан бор дааг байна. За энэ бор дааг бол номерт 82 номертой сайхан хүрэн дааг байна. Энэ 82 номертой хүрэн дааг бол Ариун баярын хүрэн дааг байна. Энэ бол Батнаруу сумаас ирж уралдаж байгаа дааг байна. За Батнаруу сумаас нийт 3 дааг мурдсан байна. Түүний цаад дээр 32 номертой сайхан гоо ардны байна буурал дааг байна. Энэ буурал дааг бол бас Батнаруу сумын Ууган баярын буурал дааг байна. За түүний цаад дээр яваа сартай хүрэн дааг байна. 16 номертой мурдсан сартай хүрэн дааг бол энэ бол мөн Батнаруу сумын харьяал Батэрдний хүрэн дааг байна. За тэр бор даагны цаана 50 хүүхдтэй явж байгаа сайхан хүрэн халзан дааг байна. Энэ бол Батчгийн Данзан бүрийн Батчгийн хүрэн халзан дааг байна. За Батчг хуяач өнөөдрийн наадамд өнгөтэй сайхан наадж байна да. Наян 2 номертой юу тааталт яваа сайхан Батнаруун энэ Батнаруунаас журлаж байгаа 2 сайхан дааг байна. Тэр цаана яваа сайхан хар дааг байна. Энэ бол Баяр жаргалын хар дааг байна. Баян адрах сумын харьяат. За тэр сартай хүрэн дааг харагдж байна. Энэ сартай хүрэн дааг бол бас Онон багийн уяач Очиротын хүрэн дааг байна. Жамбал сүрэнгийн уйсан Очиротын хүрэн дааг байна. За ингээд 12 дааг 13 дааг явж байна. За энэ наан яваа энэ сартай хээр дааг байна. Энэ 50 унаас 50 хүнтэй явж байгаа. Энэ дааг бол Бэндэр сумын харьяат Ломбийн мөнх сайхны хээр дааг байна. Нэг сайхан гарч явахдаа нэг сайхан хардаг тэр ногоон
нэмнэтээ сайхан хардааг явж байна. Энэ бол Баян Адрах сумын харьяат Баяр Жаргалын хардааг байна. Тамир гэдэг 11 настай хүн унсан дааг байна. За ингээд хурдан даагны уралдаанаар өнөөдрийн наадам маань ингээд өндөрлж байна. хамгийн урд сайхан хээр үрээд тэгэхээр тавиачтай шар нэмнэтэй сайхан хонгор дааг байна. Энэ шар нэмнэтэй сартай хул дааг бол энэ онон багийн шарвдаржийн хул дааг байна. За ингээс 13 дааг гарааныхаа төхөөрөмжөнд очих гэж явж байна. Гарааны төхөөрөмж рүү очиход нэг 500-аад метр эртээ үлдсэн байгаа харагдж байна. За юу төхөөрөмжн дээр очих уу? За төхөөрөмжн дээр очиод үзүүлъя. Төхөөрөмжийн ард орж ирэхэд ирэх гэж байна. 2026 оны аврах хөлөг шалгаруулах хурдан даагар насны мордын уралдаан ингээд уралдаанаар өнөөдрийн Дадал сумын аврах хөлөг шалгаруулах хурдан наадам ингээд өндөрлөх нэ. Өнөөдрийн наадам сайхан нар хурд төвчөрсөн нартай хурдтай сайхан наадам болж өнгөрлөө. За манай морины комиссын хариуцж байгаа онон магийн засаг дарга Очирбатын дугуур ингээ сайхан даагнуудыг удаашруулад төхөөрөмжний араар орууллаа. Орчидо эрхэм үндэт наадамчтай эрхэм мөрдөнд уяачтай Дадал сумын аврах хөлөг шалгаруулах хурдан дааг насны мордын уралдааныг 01 номертой Бэндэр сумын харьяат Моломбын
мөнх сайхны хээр даага өнгөн дээрээ түүний цаадагөр дадал сумын харьяат онон багийн уяа шарав жамчийн хонгор дааг хул дааг нь хоёр дээр цаа бүр цаагур сайхан нэвтгэн дулаа хардааг гарлаа. Энэ бол 137 номертой баяр жаргал Баяадрах сумын харьяат баяр жаргалын хардааг бол нэвт гараад яваад өгдөө. За ингээд дөрөв дээр нь яваа сайхан шарга даагууд энэ онон багийн уяаж төвшин төгсийн шарга дааг ингээд дөрвөн дааг байна. За Баяадрах сумын Баянгадрах сумын уяаж 37 номертой марсан 130-д баяр жаргалын хар даагуудад ингээд сайхан дааг зул задрахад бол ингээд сиркэн сайхан хөдлөө явчлаа. Түүний ард дээр онон багийн уяаж шарав доржин хул дааг бол хоёр дээр явж байна. За даагнууд ингээд дөнгөж иргээд энэ гурван дааг ингээд салаа явж байгаа маань. За гурав дээр нь бол Бэндэр сумын харьяат Ломбын мөнх сайхны хөрн хээр дааг гурав дээр явж байна. За 4-5 дээр ямар даагнууд явж байна. За түүний цаад дээр энэ хоёр даагны цаад дээр яваа халзан даагууд бол Хэрлэл лаборатори сургуулийн багш Бацхүйн халзан дааг ингээд 4 дээр орж ирж байгаа маань. За түүний наад дээр яваа энэ сайхан бор дааг байна. Энэ бор дааг бол хэдэн 32 номертой бор дааг юм уу та. Энэ буурал даагууд Ууган баярын буурал дааг байна. Энэ Балтар сумын харьяат Ууган баярын буурал дааг. Түүний наад дээр энэ шарга даагууд энэ Дадал сумын онон багийн харьяат төвшин төгсийн шарга дааг. Энэ бол хэд 3 дааг, энэ 3 дааг, энэ 5 4 5 6 дээр яваа 3 дааг юм байна. За хар дааг бол сэргэн салаад явчихж байгаа юм байна. За ингээд Бацхүйн халзан дааг бол 4 дээр, түүний Батнар сумын харьяат Ууган баярын буурал дааг бол 5 дээр. За 6 дээр бол төвшин төгсийн онон багийн Дадал сумын онон багийн харьяат төвшин төгсийн шарга дааг ингээд 6. За араа сайхан 2 дааг орж ирж байна. За ингээд 1 2 3 4 5 6 дааг. За эхний 3 дааг бол жоохон сэргэн салтж байгаа юм байна. Хар дааг бол ер нь зодлох төдөлж байгаа юм байна. За эхний 3 дааг руу очих уу да. Тэр хар дааг хойшоо да. Яа та мөнэрэ. За За тэр хар дааг жоохон цаашаа салаад гараа явах юм да. Өнгөн дээр явж байгаа хар дааг. За ингээд өнгөн дээр нь мөнх сайхны хар дааг удаа. Хар дааг. За урдан даагны урдаа энэ хоёр дээр яваа энэ онон багийн шарав доржин хул дааг ингээд аман хөзөн дээр явж байна. Шарав доржин хул дааг аман хөзөн дээр. За өнгөн дээр нь бол Энтэй аймгийн Бэндэр сумын уяас Ломбын мөнх сайхны хээр дааг өнгөн дээр. За энэ бол өстой нэг сиркэн гарчихсан. Өстой хоёр чихээ солиулаад л явж байна. За хурдан дааг гүүрээр гарлаа даагнууд. За араасаа өстой чимээж аваад л өстой хус гэдэл. За ингээд гүүр гарахад бол Бэндэр сумын харьяат Ломбын мөнх сайхны хээр дааг өнгө авсан. Хоёр дээр нь Дадал сумын харьяат шарав доржин хул дааг ингээ хоёр дээр. За ингээ энэ хоёр дааг гүүр гараад холболоо хул дааг бол энэ дэнж дээр олон уралдсан хул дааг гүүр гараад одоо хөдөлж байна. За ингээд хурдан даагнууд бол Сэргийн ангийн малчны болон дээр ирэхэд бол Бэндэр сумын уяаж Ломбын мөнх сайхны хүрэн дааг хээр дааг бол сайхан өнгө авч уралдаж байна. За ард дээр нь бол Дадал сумын харьяат онон багийн
Шарав доржийн хул даагууд бол ард дээр сайхан ташаалтлагой дээр нь даруулаа барьчихсан. За хээр дагч мөнстэй сайхан шиг явдалтай дааг байна дөө. Энэ бол 2 чихээ солбоо л өрдөө. Хурдан даагны уралдаа нэг бэндэр сумын хараад мөнгө сайхны хээр дааг өнгөлсөн хэвэндээ ард дээр нь тэгээ хоошлаа. Шарав онон багийн шарав доржийн хул дааг аман хөзөөн дээр явж байна. За бид нар жоохон суугаад арын даагнуудаа үзүүлээ. Даагнууд ерөнхийдөө бол эхний 2 даагууд арын даагнуудаас нэлээд салцсан юм байна. За ингээ 2 дааг сайхан салаад ард дээр нь энэ за түүний ард дээр за 6 дааг бөөндөө юм аа. Да жоо тасарч жагаад даагнуудаа. За 6 даагийг бол өнгөлж яваануудад онон багийн уяач төвшин төгсөн шарга дааг өнгөн дээр юм аа. Түүний наад дээр яваа сайхан 16 номертод хүрэн дааг байна. Энэ бол хүрэн дааг бол Батлар сумын харьяат Наранбаатрын хүрэн дааг энэ шарга даагны ард дээр явж байна. Түүний наад дээр сайхан хээр дааг явж байна. Энэ хээр дааг бол бэндэр сумын харьяат хүмүүс. За энэ ард дээр нь яваа энэ улаан цээжвчтэй хүрэн даагууд энэ л Батцгүй хүрэн дааг байна. Түүний цаад дээр яваа сайхан хээр дааг байна. Энэ бол за номер нь унтчихсан юм одоо. За эн чин хэм мордуулж ялаад ах цогийн уяач амар мөнгө мордуулж ирсэн дааг хаад за тийм л болтой. За түүний цаад дээр яваа бор даагууд бол Батнаруу сумын харьяат ууган мэрийн буурал гэсэн энэ ингээд энэ бол 5 6 7 8 даагнууд явж байгаа юм байна. За эхний 2 дааг бол жоохон зайтай бусдаас. За аль дааг. За даагнуудын байр солигдог бай. Ингээд энэ бол 3 4 5 дээр яваа сайхан даагнуудыг харуулж байна. Энэ Наранбаатрын хээр дааг энэ 4 дээр яваад байгаа юм. За энэ онон багийн уяа шарав доржийн хонгор дааг бол хул дааг бол ингээд аман хөзөн дээр явж байгаа сайхан дааг байна. За урт талын төрүүлж яваа тэр бэндэр сумын харьяат ломбын мөнгө сайхны хээр дааг бол тэгээд ер нь бол сайхан цирк явдалтай дааг байна өө. Цаана хажуугаар нэг очиод ямар ч түүртэх юмгүй явж байна. Энэ хээр дааг бол одоо 2 тишгээ зүгээр. За энэ өнгөн дээр нь яваа бэндэр сумын харьяат мөнгө сайхны хээр дааг энэ өнгөн аврах хөлөг шалгаруулах хурдан даагны уралдааныг бол төрүүлсэн явж байна. Энэ бол өлийн даваад өгсөж байгаа. За энэ соргохон явдаг дааг энэ та бүхэн одоо зураглаачийн дуранд бол харж байгаа юм. 2 чихээ солбоод ер нь хаанаас юу ирэх нь гэлтэл 2 чихээ уршин дээр хатгах тэр нүдэн нөлөө тэр холыг хардсан. Өлийн даваад өгсгнэ. За нарын даагнуудаасаа бас нэг 100 метртэй салцсан явж байна хээр дааг бол. Сайхан гаргаад уужруулсан энэ даагыг бол.
За аргачлал жоохон ягаад арын хэдэ үзүүлээ тэгэл урагшлаа да. За хоёр дээр яваа шарга дааг бол онон багийн үеэс төвшин төгсийн шарга дааг байна. Энэ сайхан баяр гээд 13 настай хүн унсан дадал сумын харьяат онон багийн уяаж төвшин төгсийн шарга дааг хоёр дээр явж байна. За гурав дээр яваа хүрэн дааг нь гурав дээр яваа хүрэн дааг бол энэ Батнаруу сумын уяаж Батэрдний хүрэн дааг байна. За энэ наадлаар нь тэгээд дөрөвдөр нэг сайхан байлуу халзан дааг ороод ирсэн байна. За мордын байр 778 номертэй лавг дэшийн байлуу халзан дааг байна. Онон багийн уяаж лавг дэшийн халзан дааг бол ингээд 4 рүү орж иж байгаа юм байна. За өлийн даваад өгсөж явна хурдан даагнууд. За 5 дээр Батцүхийн халзан дааг 5 руу орж ирж байгаа юм байна. За урагшлаа да. За ингээд хурдан даагнууд өлийн мотор орлоо. Энэ дээр онон багийн лавг дэшийн байлуу халзан дааг дөрөв дээр яваа юм байна. За 2 3 дээр явж байгаа дааган дээр очлоо. На хоёр дааг холбоотой маань. Наадлынх нь Батнаруу сумын уяач Батэрдний хүрэн халзан дааг байна. Түүний цаад дээр яваа шарга дааг нь бол онон багийн уяач төвшин төгсийн шарга дааг ингээд энэ 2 3 дээр яваа юм байна. За урагшлаад нөгөө дааг руу очихоо да. Хэдүүд айн гүйцэхнө гүйцэхгүй нэ. Урт талын бол мөнгө сайхны хээр даагуудад бүр арилж гисэн байна уу тэр. За энэ хэдэн даагнуудаас бол нэг 100 гаруй метр салжжээ. Зүгээр өстэй. За ингээд түрүү дааган дээр очиж та бүгдээ дагаж орноо. Биндрэ сумын харьяат мөнгө сайхны хээр даагууд ингээд аврах хөлөг шалгуулах хурдан даагны уралдааныг төрүүлэн ирж байна. Энэ морин тойрволгын хашааны урдуур бол одоо ингээд мөнгө сайхны хээр дааг орлоо. Атга чигналтар. За зэрэгцээд явчихсан. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Хинтээ аймгийн Дадал сумын 2026 оны аврах хөлөг шалгаруулах уралдааны хурдан дааган насны мордын уралдааныг Хинтээ аймгийн Бэндэр сумын харьяат мөнгө сайхны хээр дааг төрүүлэн ирж төмөн олноо баясгаж байна. Хээр дааг гарсан цагаас ойсаахан өнгөлөөд төрүүлэн ирж төмөн олноо баясгаж байна. Эргэлд. За хурц. Болох юм. За. Орж ирсэн дараа. За хоёр дээр нь яваа. Энэ Батнаруу сумын харьяат Батэрдний хүрэн дааг хоёр дээр нь. За мөн байна. Батнаруу сумын уяач Батэрдний хүрэн дааг аман хүзүүнд орж ирж байгаа. За гурав дээр нь онон багийн уяач төвшин төгсийн шарга дааг орж ирж байна. За дөрөв дээр нь онон багийн уяач лавг дэшийн байлуу халзан дааг дөрөв дээр орж ирж байгаа юм байна.
За 5 дээр орж ирж байгаа даах чинь 005 дугаартай энэ мөн Ононбагийн уяач Наранбаатарын хээр даг ингээд 5-д орж ирж байгаа байна ингээд. За 6 дээр Батцгийн Данзанбүрийн Батцгийн халзан даг 6 дээр юм. Энэ 7 дээр Ононбагийн уяач Шарав дөржийн хул даг 7-д орж ирж байгаа юм байна.